Сайн бацгаана уу? Намайг Нямка гэдэг. Миний бүтэн нэрийг Нямсран гэдэг. Тэгээд би Намасте йогийн йогийн багш байна. Өнөөдөр та бүхэндээ би 10 минутын бясалгалыг гэртээ хэрхэн яаж хийх тухай зааж өгөх болно. Тэгээд үүнийхээ өмнө биеийнхээ чилийг гаргах нэг хэд хэдэн йогийн дасгалуудыг хийгээд дараа нь биеийнхээ чилээ гарсны дараа гэртээ бие дааж хэрхэн бясалгал хийх тухай заах болно. За ингээд одоо хичээлээ эхлэе. За одоо бүгдээрээ гэрийнхаа нөхцөл танд гэртээ гуц байдаг бол гуцаад ивсч болно. Эсвэл та хевсэн дээрээ эсвэл зүгээр шалан дээрээ сууж болно. За магадгүй танд блок байдаг бол та 2 блок аваарай. Блокн дээр хаяа өвдгөө ивэхэд их зүгээр байдаг. За миний доор байгаа энэ жинтүүг та диваныхаа туршлагыг ч юм уу те нэр тавиад давхарлаа сууж болно. За тэгээ хамгийн түрүүлээд анхаарах юм бол хүний суудал өндөр байх ёстой. За тэгээд ер нь өдөр болгон би өөр идэг болохоор өөрийнхөө биеийг анзаарна. Тухтай ээж болно, тухгүй ээж болно, дунд зэрэг байж болно. Аль нь ч хийсэн бай та анзаараад өнгөрнө. За ингээд эхнийхээ тасгалд оръё. Удаан сууж байгаа болохоор мөрний дээд тавир нэлээд их хөших болно. Тийм болохоор бүгдээрээ гар, одоо мөр, далбаа, сэрвээ орсон энэ хэсгүүдээрээ баг зэрэг хөдөлгөнө. За амьсгалаа аваад 2 гараа дийлгээд ялангуяа гарынхаа дотор талыг дээш нь дийлгээд мөрөө буулгана. За тэгээд 2 гараа нуулаад кактус хэлбэрт ороод амьсгалаа аваад цээжээ баг зэрэг дийлгээд гаргаад тоогоо нийлүүлээ баг зэрэг бүрэн хилөөд аваад цээжээ тэнгээр өөрийнхөө тухтаагаар гаргаад нуруугаа бүрэн хилээ. За тэгээд сүүлийн нэг цээжээ тэнгээр гаргаад тоогоо нийлүүлээд за тэгээ амьсгалаа аваад цээжээ тэнгээр одоо энийг бүргэд гар гэдэг. 100 гараа дээгүүрээ барууныхаа доороо тохоогоо дээш нь болгонгоо мөрөө доошоо за анхаарлаа далны гол хэсэгтэр байлгана. Далаа 2 тийш нь сунгана гэсэн үг. 2 гараа зүүн тишээгээ толгоогоо баг зэрэг баруун тишээгээ ингэнгээ далны гол хэсгээ сунгаад хүзүүний хажуу талыг бас сунгана. За буцлаа 2 гараа дийлгэлээ. За гараа сүлээ. Гараа баг зэрэг сэгсрээд нөгөө талдаа хийн. Амьсгалаа аваад гараа тэнгэр одоо тохоогоо нуулаад кактус амьсгалаа авлаа цээжээ тэнэргий. За тэгээд нуруугаа бүрэн хилөөд мөөрний нуруу хийн. 3 удаа тавтыг авлаа. Гаргаад нуруугаа бүрэн хилээ. Авлаа цээж тэнгэр гаргаад нуруугаа бүрэн хилээ. Авлаа цээжээ тэнгэр. За одоо баруун гараа дээрээ 100 гараа доороо яг саяных шигэ тохоогоо баг зэрэг дээшээ мөрөө баг зэрэг доошоо даалны гол хэсгийг 2 тишээгээ байхаар дараагийн амьсгал дээр 2 тохоогоо баруун тишээгээ толгоогоо зүүн тишээгээ. Түрүүчийн талаас ямархуу байна энэ талыг анзаарна. За буцлаа гараас хэсрээ. За хэрв та мөрөөрөө хит их булчинлаг том мөртөө танд хийхэд хэцүү байх юм бол саяны дасгалыг та 2 тохоогоо зөрүүлэхгүйгээр зөвхөн өөрийнхөө мөрнөөс байраа тохоогоо давхарлаж бас хийж болно гэдгийг сануулъя. Амьсгалаа авангаа тохоогоо дээшээгээ тэгээд далны гол хэсгээ холдуулна. Энийг нөгөө тал дээр бас давтаж хийн. Ингэж өөртөө бас тохируулж хийж болох нь. За гараас хэсрээ. Дараагийн дасгал бол үнэ муур гэдэг дасгал руу орж ирнэ. Та дэвсгэр дээрээ ширээ барилт орно. Дөрвөллөөд йогийн дасгал хийхдээ ер нь анх удаа энэ биеийг ашиглаж байгаа юм шиг бодож хийн. Тийм болохоор 2 гараа мөрөнд ороо, 2 өвдгөө ташаанд ороо. Тэгээд гараараа газраас түлхээд амьсгалаа аваад цээжээ төхөхөөр магадгүй харцаа доошоо болж игэл нурууныхаа дээд хэсгээр хийгээрээ гаргаад нуруугаа бүрэн хилөө далны гол хэсгээ түлхий. Аваад үнэ. Гаргаад муур. Одоо аваад үнэ байрлал. Хүүсээ татангаа цээжээ төхөхөөр харцаа доошоо гаргаад муур. Буцаад үнэ байрлал сүүлийн тойрог. Гаргаад далны гол хэсгээ түлхий. Яг биеийн дээд хэсгээр хүрч байгаа хэсгийг суллах чинь. За одоо энгийн хэвийн ширээ байрлалд ороод гараараа нэг урагшаа алхаад доошоо харсан тохоо. За тэгээ хөлнийхээ артлыг баг зэрэг сэрээгээд баруун зүүн холлоо нуглаад хамраараа амьсгалаа аваад
хамраар гаргая. Таны хийх ажил бол биеэ бүгдийг анзаарна. Өдөр болгон өөр байдгийг санана. Тэгээд амьсгалаа аваад гараараа түлхэнгээ биеэс ирээ. За хүсвэл та эндээ нэг ганц 2 амьсгал байж болно. За тэгээ буцаад дэвсгэр дээрээ ирээ. За одоо эндээсээ бүгдээрээ бясалгал руугаа орно. Та хөлөө зөрүүлээд сууж болно. За заримдаа өвдгөнд ороо ингээд блок авч болно. За эсвэл нэг хөлөө урдуураа гаргана. Ер нь бол завлах суудлыг янз бүрээр хийлдэг. Маш олон төрлийн шат байдаг гэх юм уу? За тийм болохоор өөртөө аль болохоор рефтехнэр суугаарай. За тэгээд түрүү чи хэлсэнчлэн таны суудал буюу суудал ташаан толгой өвдгнөөс өндөр байх юм бол та удаан сууна. Яагаад гэвэл нурууч хотгор гүдгээр байгалийнхаа байдлаараа байх учраас танд илүү амархан байна. За эндээ тайвшрая. Гүнзгий амьсгал аваад гаргая. Нүдэн. Одоо эргэн тойрны чимээг анзаарая. Таны байгаа өрөөнд дотор ямар чимээ гарч ийн. Тэдгээр чимээнүүд дээр анхаарлаа хандуулъя. Магадгүй та өөрийнхөө байгаа өрөөнөөс 3 төрлийн чимээг олж авъя. Тэдгээр чимээн дээр анхаарлаа хандуулъя. Одоо анхаарлаа биен дээрээ авчръя. Түрүү чи хийсэн хөдөлгөөнүүдээс би ямар болсон байна? Анзааръя. Суудлаа анзааръя. Одоо өөрийнхөө бүхий л жинг сууж байгаа суудлынхаа гадаргуу руу шингэсэн байна гэж төсөөлье. Ингэж төсөөлөхөд би их өнгөрсөн байна. Өнгөрсөн учраас нуруугаа эцгэн аль болохоор мөрөө сулхан, биеэ сулхан, бүхий л хүчин чармаалтаа суллая. Магадгүй та хэд их чармаагаад биеийн аль нэг хэсэг чангарсан байж магадгүй. За одоо гүнзгий амьсгал аваад гаргая. Гаргахдаа бүгдийг суллан орхий. Хит их одоо юу болох вэ гэж тооцоолох. Хит их хүлээлт үүсгэх. Энэ бүгдийг суллая. Одоо байгаа яг энэ хорон мөч бүхэн дээр анхаарлаа хандуулъя. Анхаарлаа
Амьсгал дээрээ авчиръя. Амьсгалаа мэдрье. Бидний биеэр орж гарч байгаа амьсгал ямар байна? Таны биеэр гарч байгаа амьсгал ямар байна? Анзааръя. Дахиад нэг гүнзгий амьсгал аваад гаргая. Одоо бүгдээрээ амьсгалын дасгал хийн. Энэ амьсгалыг энгийн хэвийн аваад энгийн хэвийнээр гаргана. Ямар нэгэн хүчлэл байхгүйгээр зөвхөн анхаарлаа төвлөрүүлэхэд зориулж хийж байгаа. Та хүүснээсээ хамрын үзүүр хүртэл амьсгалаад хамрын үзүүрээс хүүс рүү орж байгаа энэ тойргоор амьсгалж байна гэж төсөөлнө. Би танд тоолж өгнө. Ингээд ямар ч сандралгүйгээр, хүчлэлгүйгээр өөрийнхөө таваар амьсгалаарай. Таны сууж байгаа суудал, амьсгалж байгаа амьсгал танд дутаа ах ёстой. Дутаа байна уу? Дахиад нэг үзье. Эрдэнэ амьсгал аваад гаргалаа. Дахиад нэг эрдэнэ амьсгал авъя. Эрдэнэ амьсгал гаргая. Одоо 7-гийн тоонд аваад 7-гийн тоонд гаргана. Явах зам нь хамрын хүндийгээр ороод хүүс хүртэл, хүүснээс хамрын хүндийгээр гараад яг энэ тойргоор замаа дагуулад хийгээрэй. Би танд тоолж өгнө. Амьсгалаа авлаа. 1 2 3 4 5 6 7 гаргая. 1 2 3 4 5 6 7 авлаа. 1 2 3 4 5 6 7 гаргая. 1 2 3 4 5 6 7 авлаа. 1 2 3 4 5 6 7 гаргая. 1 2 3 4 5 6 7 авлаа. 1 2 3 4 5 6 7 гаргая. 1 2 3 4 5 6 7 сүүлийн 2 тойрог авлаа. 1 2 3 4 5 6 7 гаргалаа. 1 2 3 4 5 6 7 авлаа. 1 2 3 4 5 6 7 гаргалаа. 1 2 3 4 5 6 7 ердийн амьсгал авъя. Ердийн амьсгал гаргая. Сая хийсэн амьсгалын дасгалаа хамраараа ороод хүүс хүргэсэн, хүүсээрээ гараад хамраар гаргасан энэ замыг даган хийсэн. Таны анхаарал илүү төвлөрсөн байна. Таны бие илүү тайвширсан байна. Оюун санаа тайван тогтвон болсон байгааг анзааръя. Одоо анхаарлаа зүрхэн дээрээ авчиръя. Зүрхнийхээ гүн хэсгийг мэдрье. Анхаарал зүрхэн дээр
Одоо анхаарлаа хамрын үзүүрлүү шилжүүлье. Хамрын хоёр нүхээр орж байгаа агаарыг анзааръя. Хамрын хоёр нүхээр гарч байгаа агаарыг анзааръя. Хамраар орж байгаа амьсгал, хамраар гарч байгаа амьсгал дээр та хүчлэж амьсгалуулахгүйгээр өөрөө ороод өөрөө замаараа гарч байгаа амьсгалыг ажиглаарай. Ингэж ажиглахдаа та өөрийгөө шүүхгүй, дүгнэлт гаргахгүй, тодорхойлохгүй. Тийм юм байна гэсэн бодолгүйгээр орж байна, гарч байна гэдгийг анзаараарай. Анхаарал хамрын үзүүр дээр. Хамрын самсаа, хамрын нүхний яг үзүүр орох хэсэгдээ тэр хэсгээр орж байгаагаар тэр хэсгээр гарам буй агаарыг л анзаарна. Мөн адил хүчин чармаалтгүйгээр хит хичээхгүйгээр зүгээр л анзаарна. Хэрвээ та сайтар ажиглаж чадаж байгаа бол хамраар орж байгаа агаарыг бүлээн байна уу, сэрүүн байна уу, хүйтэн байна уу анзааръя. Мөн гарч буй агаар ямар байгааг анзааръя. Ингээд үргэлжлүүлэн анзаарсаар бай. Амьсгалаа анзаарах үед таны нойр хурж магадгүй, залхуу хурж магадгүй, дургуйч хурж магадгүй. Энэ бүхэн байдгал зүйл гэдгийг санана. Та нэгэнд бие чинь тогтун, бодол тогтун болсон үед энэ бүгдийг ажиглах сөхөө гарч байна гэж ойлгоно. Ингээгээ хамраар орж байгаа агаарыг, хамраар гарan буй агаарыг анзаарсаар бай. Агаарыг анзааръя. Гарч буйг нь анзааръя. Хэрэг боломжтой бол анзаарангаа нүүрэн дээрээ баг зэргийн нэмсгэлэл тодруулъя. Магадгүй энэ нь таны хэд их хүчлэгээс, хэд их хичээхээс хамгаалж магадгүй. Одоо хажимхан яаралгүйгээр
Анхаарлаа зүрхэн дээрээ авчиръя. Зүрхний гүнээс гэрэлтэх халуун дулаан элчийг мэдрээ. Гэрлийг мэдрээ. Энэ хорон цаг мөчийг өөртөөгөө өнгөрөөж байгаа өөртөө талархъя. Таныг ингээд тогтун суулгаж өгөх биендээ талархъя. Энэ сайхан бие байгаагүй бол та бясалгал хийж сууж чадахгүй байсан. Биедээ талархъя. Анхаарлыг тогтун болгосон таныг амьд байлгаж байгаа амьсгалтай талархъя. Өөртөөгөө байж өөрийнхөө биеийг, өөрийнхөө оюун санааг, амьсгалыг ажиглангаа бясалгал хийх боломжийг олгосон хэн бүхэндээ талархъя. Өнөөдрийн энэ сайхан нөхцөл байдлыг бүрдүүлэн өгсөн хэн бүхэнд талархъя. Саяны дарааллаар өөртөө толгоонд тавтъя. Өөртөө талархъя. Өөрийн өөртөө цаг гаргаж байгаа өөртөө талархъя. Энэ бясалгалын суудлаар тухтай сууж буй биендээ талархъя. Миний оюун санааны сав болсон биендээ талархъя. Амьсгалан буй амьсгалтаа талархъя. Амьд байгаадаа талархъя. Таныг бясалгал хийх боломжийг бүрдүүлэн өгсөн хэн бүхэндээ талархъя. Зүрхний гүндээ авчиръя. Зүрхний гүнээс гэрэлтэх халуун дулаан гэрэлтэлчийг мэдрээ. Одоо өөрийнхөө хайртай дотны хэн бүхнээ бодъё. Миний дотны хайртай тэр минь чамдаа талархъя. Тэдэндээ талархъя. Тэд байгаагүй бол таны өнөөдрийн байгаа жаргалыг, талархлыг бий болгохгүй байсан. Тэдэндээ талархъя. Үндэ талархъя.
дараалал дахиад зүрхэн дээрээ авчирна. Зүрхний гүнээс гэрэлдэх гэрлээ мэдрээ. Зүрхнийхээ халуун дулаан элчийг мэдрээ. Зүрхээ мэдрээ. Одоо энэ нүр орчлон ертөнцийн хаанигтай байгаа амьд биес, амьтан хүн, байгаль бүгдийг бодъё. Тэр бүхэн талархъя. Орчлон ертөнцийн гэрэлтэн буй нар саран талархъя. Уул усандаа талархъя. Энэ ертөнцийн хаанигтай байгаа хэн нэгэн талархъя. Бид энэ ертөнцийн бүх юмс харилцан холбоотой байдгийг саная. Нарны илж байхгүй бол та байхгүй. Газар шороогүй бол та байхгүй. Хэн нэгэн хорвоогийн хаанигтэй танд зориулсан юмсыг, таны эд зүйлсийг бүтээхгүй бол танд бас тэр юмс байхгүй байгаасан. Энэ бүгдийг санаж хорвоогийн хаанигтай байгаа амьд биес, амьтан хүн, байгаль, дэлхий бүгдэнд нь талархъя. Байгаа бүхэндээ талархъя. Бүхий л юмс харилцан холбоо шүтэлцээтэй байдаг учраас бүгдэнд нь талархъя. Өөртөө талархъя. Эргэн тойрон хайртай дотны хүмүүстэй талархъя. Энэ дэлхий дээр байгаа амьд амьс, юмс, байгаль, хүн бүгдэнд нь талархъя. Гүнзгий амьсгал аваад гаргая. Тайвшрая. Дахиад нэг гүнзгий амьсгал аваад гаргая. Бүрэн тайвшран амрая. Бүгдийн суллан орхий. Магадгүй та одоо эндээсээ утсан дээрээ хөвтөөд үргэлжлүүлэн амарч болно. Эсвэл та эндээ үргэлжлүүлэн бясалгалаа хийж болно. Эсвэл дахиад гүнзгий амьсгал аваад анхаарлаа бие дээр авчираад бясалгалаасаа гарч болно. Гүнзгий амьсгал авъя. Бүгдийн цуллан тайвшрая. Хоёр гараа зүрхэн дээр тавья. Хоёр гараа авсвэ. Эцэгнүүдээ нэмэрэн. Тэр үедээ алгуурхан яралгүйгээр нүдээ нээж болно. Би дааж өөртөөгөө бясалгаж гэртээ би дааж бясалгасан та өөртөө талархаарай. Тэгээд надтай хамт байсан танд бас баярлалаа. Намасте.